За тулааны спортыг шимтэн үздэг залуустай амрыг ирье гэж хэлээд суугтаа нэмэгдэж байгаа нэг шин төрлийн эхний дугаарыг хүргэе. Энэ бол жинхэнэ гал гарсан шилдэг тулаантай бас чих үүс хүргэм үйл явдал гардаг кино тайлбар байх болно. Мэдээж та бүхэн дугаараа эхлэхээс өмнө subscribe дараад Монгол дахь зөвхөн тулааны спортын талаар дагнаж контент бэлтгэдэг суугтаа нэгдэрээ мэдээж үздэг олон сууг дотор нэг ийм сууг байж байх нь зүй ёсны хэрэг гэж бодож байна. За ингээд цаашаа явъя. Хэрвээ та бүхэн кинонд хорхоотой бол нааша суугаарай. Нэг зүйлийг сануулхад хэрвээ хит мэдрэмтгий бол шууд суугаа солиорой гэж хэлье. За ингээд эхлэе. Эхний дугаараар Killzone гэх бидний мэдэх IP Master киног жинхэнэ амьлуулсан тулааны суперод Donnie Yen бүртээж байсан ганган дөрүүдээс онцолж сонголтоо хийж энэ киног сонгож ав. Киноны эхлэл нэгэн автомашины осол болсноор эхлэх бөгөөд уг машинд нийлээд хитэн хүмүүс амьд тэмцэж тусламж хүлээж хэвтэн уг машин дотор явж зорчиж байсан мөрдөгч Чан нэгэн гимт итгээдийг үлдсэн насаа шоронд өнгөрөх талаар дуурдна. Бодвол нийлээдгүй том гимт хэрэгтэн бололтой хэргийг үлдэж байгаа нөхөр хутаг гарган ирж амьд байгаа хохирогчийг гүйцээнэ. Азар гол дүрийн цагтаа Чан толгойн хаар зоогдсон шилний ачаар ухаан балартан алуурчин түүнийг тойрж гарах бо. Ингээд нөгөө гимт итгээд яагаад ч юм шоронгоос суллагдчихсан явж байхад нь цагдаа ир мэдээж уур шар хорондоо автаж машинаар араас нь явж байхад нь гусж орхино. Зам дээр шууд алах гэж оролдоно. Энэ эсрэг талын боссын нэр бол Вонг. Тэр хотын илэрхгүй байгаа хүн амны хэрэг зевсгийн 8-аатай шууд холбоотой нэгэн. Хууль болон цагдаагийн хүч нарын дээр зогсдог. Түүнд халдаж чадах хинч байхгүй. Азар эргүүлийн цагдаа ирж таарав. Түүнээс биш Чанг Воныг шууд алхахаар нэгэн шийдсэн байв. Киноны эхэнд гарсан ослоос шалтгаалж мөрдөгч Чан толгоонд хавдартай болсон талаар эмч түүнд дуулгаж найдвар тум багч гэсэн оролдож үзхийг санал болгов. За ингээд мөрдөгчийг дарга нь өрөөндөө дуудаад тэтгэврт гарах цаг чинь болцоход байхад яагаад ингээд намайг зовоогоод бала гэдэл маргаад өрөөнөөс нь гарч явж байхдаа нэгэн эрхэмтэй машинтайгаа өөдөөсөө тулав. Тэр эрхэм түүний багч шинээр нэгдэж байгаа мөрдөгч маа. За ингээд киноны дондор хар тайм хүүхэн шуухан илрүүлж нөгөө том босс Вонгийн их мөнгөний 8-ыг нэг нэгээр нь зогсоож байгаа талаар мэдээж зарим нэг ганган сценүүд гарна. За гол мөрдөгч Чан маань өөрийн багч шинээр ирж байгаа мөрдөгч мааг далайн иргдээр дуудаж уулзаж халуун дотноор багтаа хүлээж авах болно. Нэг орой мөрдөгч Чан мөрдөгч мааг дагуулan нэгэн сэжигтэй этгээдийг эрен хайх ажиллагааг нууцаар явуулав. Учир нь түүнийг маш сайн зодтолдог гэдгийг мэддэг түүний талаар нэдээдгүй сонсож байсан учраас ингээд баарнаас нэг залуу хөөгдөн гарч олон залуус нийлж түүнийг зодов. Эргүүлийн нэгэн хөвгшин цагдаа ирж зохицуулах гэсэн боловч нохоо буцаж байгаа ч нэ тоосонгүй бүр түүн рүү шил нүүлгэв. Ингээд манай хоёр мөрдөгч очиж зохицуулахар шийдлээ. Шийдсэн залуу зохих шийтгэлийг үүрүүлж байх хооронд нэгнээ шогдуулахыг харж буй цусны хөөрсөн олон залуус эмх замбараагүй байдал үүсгэж цагдаа нар руу дайрч эхлэв. Яг тухайн мөчид эсрэг талын босс Вонг гарч ирэн цагдаа нартаа маргааш уулзахыг тохиролцсон бас дээрээс нь нэмж шоглоод амжив. Тэр нь мэдээж дахин нэг шил хагалсан. Боссын хийж байгаа үйлдэлийг бүх залуус дагаж тэднэр давхурхах нь сүрийг мэдрүүлж байв. Дахин нэг хүн амны хэрэг болж бүгд гангстер Вонг сэжиглэж гарав. Тухайн мөчид эрүүл бус нэгэн хүү камерын бичлэг барьж ирснээр бүх юм эхэлнэ. Тэр бичлэгтэр Вонг гольфийн цанхуураар нөгөөх амиа алдсан хүнийг жинхэнэ цусцаанд хутгаж байсан ба дараа нь нэмж буудан амийг нь хохиров. Ингээд нотлох баримт тодорхой боллоо.
Цагдаа нар нөгөө хүнд гарыг баривчлахаар очиход Манер яаж зүгээр байх вэ? Шууд л эсэргүүцэж эхлэв. Энэ үед манай талын гол дүрийн мөрдөгч маа ур чадвараа гаргаж өөрийн багтаа супер хүч болж чадлаа. Ингээд цагдаагийн газар байх босс өмгөөлөгчөө дуудаад хүчийг үзүүлж эхлэх нь мэдээж хуулинд ч цагдаад ч тэр дийлдэхэ болсон тодорхой. Цагдаа нар дахин нэг дуудлага аваад хэргийн газар руу явах мөчд багийн мөрдөгч тэднийг анзаарав. Ингээд хэргийн газар очиж сэжигтэй этгээдийг барих гэтэл сэжигтэн зүхтаах юм тэр. Үгийн зүрүүгөө цагдаа нар зодож байх хооронд сэжигтэн барилга дээрээс унаж амиа алдна. Харин түүнийг амиа алдаж байгааг нүдэрээ харсан мөрдөгч маа багийнхантайгаа муудалцаж шууд тэд нартаа гар зөрүүлж эхлэв. Мэдээж хэн ч мэдэгдэхгүй хүнийг цагдаа нар алж байгааг харах багийн гишүүнд яаж ч бодсон таатай байхгүй. Тэд ярилцаж хэн болох талаар тайлбар хийж учраа олж дахин цааш ажиллахаар болов. Цагдаагийн утсанд нэгэн буу 8 альстыг этгээдийн талаар дуудлага ирснээр хэргийн газар руу явлаа. За үнэндээ бол буу авах гэж ирсэн биш. Нөгөө Вонг гэх эсрэг талын босстой холбоотой нэг барих гэж ирсэн тодорхой. Тухайн нөхцөл байдал нэг л сэжигтэй байв. Уг үйл явдал болж байх хооронд ноён Вонг эрх мэдлээ ашиглаад цагдаагаас суллагдаад явхан тэр. За буцаад бууны 8-ны хэрэг рүү оръё. Мэдээж цагдаа ирээд биднийг мушгиж байгаа гэдгийг гадарсан дээрэмчид бүх гарцыг хаагаад жинхэнэ хэрцгий хутгатай алуурчингаар түүнийг хөнөөлөхөөр үлдээв. Цагдаа алуурчин гаргалж чадах болов та нар өөрсдөө харцгаа. Энэ эсийг зүрх муутай мэдрэмтгий хүмүүс үзэхгүй байвал дээр гэж би зөвлөмөр байна. Алуурчин ажлаа гүйцэхийн өмнө мөрдөгч маа гарч ирж хэд буудсан ч түүний нүдэн дээр хамтрагчийн амийг хороож орхилоо. Тэр юу ч хийж чадсангүй нүднийхөө өмнө нэг хамтрагчаа алуулав. Вонгийн доор ажиллах алуурчин Вонгийг мөрдөөд байгаа цагдаагийн багийнхныг нэг нэгээр нь ёстой хятаж өгөв.
Тухайн үед Вонгоос нэгэн цүнхтэй мөнгө хурааж авсан талаар мөрдөгч Мад үххийнхээ өмнө хэлв. Босс гангстер бүүд давхар өөрийнхөө мөнгөний төлөө тэднийг нэг нэгээр нь алдаад ихсэн тодорхой болов. Ингээд хоёулахнаа үлдсэн мөрдөгчийн баг түүний өөдөөс хэрвээ хуулиар чамайг дийлдэггүй юм бол шууд л алалцъя гэж шийдэв. Толгой мөрдөгч Чан уурандаа багтаж ядан мөнгийг нь өгөх нэрийдлэр шууд л явж очиод бүгдийг нь алах төлөвлөгөөтэй байсан ч бүтлгүүтв. Мэдээж гангстер Вонгийн хажууд хутгатай алуурчин байсан. Ганц буутай цагдаа яаж н олон аимшигтай залуу дийлхэвдээ. Манай гол дүрийн мөрдөгч Ма хамтрагчаа тэнд очиод түүгэж байгааг мэдээд түүнээс хурааж авсан бүх мөнгийг чинь аваад очие. Миний хамтрагчийг битгий алдаарай гэж хэлэлцээр хийв. Яг тухайн үед өнөөх хутгатай алуурчин мөрдөгч Маг алхахаар гадаа нь хүлээж байв. За ингээд энэ хэсгийг бас мэдрэмтгий хүмүүс битгий үзээрэй гэж гуй. Мөрдөгч Ма мэдээж илүү бэлтгэгдсэн хүн гэдг нь тодорхой. Хутгатай этгээдийг төмөр бороохоогоор аргалж дуусаад цаашаа хамгийн том босс Воныг алхахаар оров. Хамтрагч нь амьд байгааг хараад шууд үхлийн тулаанд оров. За энэ хэсэг бол бүр жинхэнэ гал. Тулааны урлагт байж болох найруулга, гүйцэтгэл, техник гэл бүгдийг л өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.
Тулааны дундуур сэтгэл хөдлөсөн үйл явдал болсон түүнийг яг зүйл дуусгахын өмнө мөрдөгч түүний эхнэрийн дууг сонсоод боолтоо суллав. 有啲嘢做緊，翻嚟㗎啦！我和寶寶就在樓下，我們上來找你吧。 Эцсийн хідэн үгийг нь хэлүүлээд шууд л түүнийг зүйлд дуусгах зорилгодоо иргэн оров. Ингээд хамгийн гол хэргийн эзэн том боссыг зүйлд дуусгачихлаа гэд сууж байтал өнөөх нөхөр амьд төдөөгүй өндөр байшин дээрээс цагдааг аваад шидчихлээ. Хамгийн хэцүү хэсэг нь тэр өөрийн эхнэр охин хоёрын машин руу цагдааг түлхсэн байв. Ингээд мөрдөгч амиа алдахдаа Вүүгийн эхнэр охин хоёрын машин дээр унаж бяцхан охин эхнэр нь амиа алдснаар кино дуусгана. Найруулагч мэдээж хорвоо дээр бүх зүйл тэнцвэр тарьцаатай оршиж байдаг. Өнөөдөр чи бусдыг аргалжглаа гэж бодвол маргааш чамд биш юм а гэхэд чиний хин нэгнээс нөгөө зүйл чинь нэхэгдэж ирнэ гэдгийг энэ кинонд туун сайн шингээж өгсөн байдаг. За ингээд энэ удаагийн кино тайлбар дугаараар Killzone гэх Donnie Yen тоглосон гайхалтай тулаантай кино та бүхэн үзэж сонирхлоо. Ингээд дараагийн галзуу дугаараар иргэн уулзлаа. Түр бай. Am I not insane? Can you stop and explain why these drops are so lame? Is money buying you fame? I'm fucking on, I'm killing it with this song. You haters can sing along or go back where you belong. Yeah, there's nothing wrong with giving up, moving on.